Окей. Chief framework хичээл 3 дахь чинь 4 дахь хичээлдээ тавтаа морил. Тэнгисээ би харсан. Бид нар 3 хичээл хийсэн байгаа. Яа хамгийн сүүлд CSS гэдэг хичээлийг үзээд тэг product card гэж бичсэн байгаа. Өнөөдөр бид нар product card-аар нь бол дуусгана. Дуусгана ч мэдгүй юм. Дуусгана гэж би бодож чинь амжуулна гэж. За product card маань яг юу юм бэ? Эндээс би нэг 2-3 зүйлийг заахыг хүсэж байгаа. Тэр маань болохоор хаана? Oh, that's good. Энэ биш. Энд яаж ажиллаж би харсан. Container full. That's good. I like it. Окей, тэгэхээр бидний яаж их юм мэдчихсэн. Бид нар яах вэ гэхээр хамгийн гадуур нэг ямар ч гэсэн контейнер гэдэг зүйлтэй байна. Гэхдээ энэ тохиолдолд бол бидний контейнер бол body element тэр маань хангалттай болно. Product card энэ дотор нэг өөр юм хэрэгтэй байна. Тэрийг харах юм бол product card нь юу биш шүү дээ. Full цагаан биш. Дотор нь цагаан одоо доторх энэ цагаанаар харагдаж байгаа хэсэг маань өөр байна. Энэ харах юм бол хоёр талтай padding-тэй ногоо өнгөөр одоо энэ талаар харагдаж байгаа. Би бол шууд одоо энэ браузер дээр хараад padding гэдэг нь бол мэднэ гэсэн үг. Ногоо өнгөөр хараад. Окей. Тэнгүүд доторх энэ A tag гэж байгаа. Одоо энэ дотор нь байгаа элемент. Энэ маань болохоор background нь ийм саарал. Одоо яг бидний саарал болж харж байгаа зүйл гэсэн үг. Энэ маань болохоор background гүүгээр арталтны юм padding-тэй box гадуур нь байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ padding-ийн хэд байна харъя. Oops. Айталтаа 15 padding. Окей. Тэгэхээр product card padding би товчж үчтгийг үзүүлж байна. Энэ padding 0.15 гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ намайг давтаа бичиж чинь гэсэн үг. Энэ маань болохоор ингэж хэлдэг заадаг баг. Окей, тэгэхээр бидний одоо box минь энэ байлаа гэхэд бид нэр доторх зүүн талаасаа padding, баруун талаасаа padding, дээрээсээ padding, доороосоо padding дөрвөн талын утгыг бичих хэрэгтэй болно. Тэнгүүд миний хамгийн их хэлж бичсэн 0 гэдэг маань энэ дээрээсээ 0. Дараа нь энэ маань нар зүг тойрно 15 гэдэг нь 10 талаас 0. 10 талаас 0 биш 15 гэсэн үг. Тэнгүүд одоо яг энэ 0 гэж бичснээс 3 дахь тоон одоо доотын гэсэн үг. Доотлын тоон хэд вэ гэдэг нь байхгүй байгаа. Тэнгүүд бид нэр энэ бичсэн 0-ыг дахиж ингэж бичээд 0. Дээр доороосоо 0. Тэнгүүдээ зүүнтлийнх нь утга нь бас байхгүй байгаа. Тэнгүүдийн 15 гэдгийг нэшээ тавиад 15. Арай товчлоод ишчлээ гэсэн юм гэж бичгээ. Окей. За тэгэхээр энийг хараад ignore. Хоёртоос padding-тай болсон. Гэхдээ эндээс би нэг зүйлийг бас янзлмаар юм. Тэр зүйлийг би ихтэй documentation харах хэрэгтэй. MDN border size. Зүгт үгдсэн box size ito. Хараатах. Inspect. Биш inspector-ийн даад идэм байгаа. Тэр зүгээр хаачмаа газар бичээд. Box sizing. Box sizing. Энэний syntax доторх property-нууд нь болохоор border box, content box хоёр юу байгаа. Ийм хоёр сонголт байж болно. Энэ хоёрын тус тусын documentation юм байна. Content box нь яра, border box нь яра.
Миний харах гэж байгаа зүйл болохоор энэ стандарт CSS Basic Interface Module Level 3. Окей. Энэ ч бүр интернет өгслөөр 8-аас ихтэй дэмжиж байна. Окей, надад хангалттай. Миний одоо users бол доод нь одоо интернет өгслөөр 8 ашиглана. Энэ бол байж болно би тэгж бодож байна. Good та. Тэгэхээр box sizing border box. Энэ маань яг ихээр бидний одоо яг энд байгаа зурнаа. Ташаал энэ box гэж үтэй. Энэ box. Зүүдлэн харагдахгүй зүүдлэлт нь заах байгаа танаас мэдчихэж байгаа. Тэнгүүд бидний уртыг энэ боксны уртын хэмжээг бид нэр 50% өгсөн. 50% гэдэг маань энэ. Яангөр. Энэ. Бид нэр энэ бокс одоо product cart гэдэг одоо бидний хамгийн гадна байгаа юм. Энэ одоо картны уртыг бид нэр 50% өгсөн. Тэнгүүд энэ 50% дэвшилт маань болохоор нэмэгдэж calculation хийгдсэн зүйл маань юу болсон бэ гэвэл padding гэдэг зүйл нэмэгдсэн. Энэс 15 пиксел padding. Гэсэн зүүн талаас 15 пиксел padding. Тэгээ бокс маань 50%-аас тэгээд одоо ингэ илүү болчихгод нэмтлийнх нь бас paddingтэй байгаа. Тэгээд энэ дээр маань багтгаа болоод түүний параметр марч гэсэн үг доороос зураавцсан. Яг тэр floating left гэдэг одоо бид нэр бүгдийн зүүн тал руу ангилж байгаа. Ингээд налуулж байгаа боксныхаа. Тэнгүүд энэ байхгүй бодонгууд эдгээр маань доошо зурсан. Яг тэгэхээр 50%-аас хоёр талтай илүү 15 пикселтэй болчиход байгаа гэсэн үг. Тэнгүүд бид нэр энэ box size-ийн border box гэдэг маань болохоор зэндээ. Окей, цэнхэнг. Энэ product card гэдэг элемент. Тэр маань энэ бидний нэг box. Энэний хэмжээг тооцоолоод сая одоо энэ хэмжээ нь болохоор 50%-аас ингэ илүү болчиход байгаа. Тэнгүүд border-ийн энэ box-ны хэмжээ бол энэ border одоо энд байгаа. Хүрээ border. Энэ border-ныхоор одоо энэ border-ын дотор багтнаа 50% нэгсэн тэгсэн үг. Энэ 50% гэдэг нь одоо энэ border гэдэг нь болохоор энэний хувийг хэлээд энэний уртыг хэлж байгаа маа одоо 50% гэж. Border-ийн урт нь 50 байна. Тэнгүүд border-ийн урт нь энэ юм бол padding гэдэг нь энэ дотгошоо орчно гэсэн үг. Ишигээ дотгошоо. Яагаад вэ гэхээр энэ border-ийн урт бол 50%. Окей. Border урт бол 50%. Тэнгүүд padding гингүүд padding нь гадагшаа явж чадахгүй. Яагаад гэхээр энэ border хэмжээг нь бол заагаад өгсөн. Тийм учраас padding нь бол дотгошоо контентэд одоо дотор байгаа элементүүдийг хоёр талаас нь 15 пиксел шахна гэсэн. That's good. Тэнгүүд ингээд product энэ бол яг юм байна. Одоо би энд ингэх хэрэгтэй. Хэдэн өөрчлөлтийг би хийхийг хүсэж байна. Tab. Окей. Product card container. Окей. Container. Энэ бол жоохон одоо хуучны л арга. Гэтэ яг энэ чи class product юу болж байна? Энэ маань class. Окей. Бага элементүүд одоо нэг утгаа алдаж гисэн. Бус нь контейнергүй болоод яг тэр бид нэр CSS код өөрчилсөн байгаа доор. Product card container нь бол ийм байна. Яг product card нь болохоор одоо энэ CSS-ийг одоо ойлгож хэлэх анзарч байгаа. Тэрийг нэг ойлгох гэх юм бол нэг зүйлийг маш олон янзаар хийж боддог байгаа. Бид нэр доторх боксын нэгэд margin гэдээ бас хоёр тийш нөгж болно гэх мэтчлээ. За тэр дээр орж байгаа error яг хаа тэрний талаар би дараа санаа зовъё.
Яг одоо болохоор би үнэн санаа зовж байна. Okay, that's good. Энд ямар error гараад ирсэн бэ? Нөө таадны error гарсан уу? JPG яра ба. Энд доор нэг юм устгааг байгаа ба та. Delete. Okay. Тэгсэн ч гэсэн ууртай л энэ да. Харагдахгүй сүнүүдийг хардаг болох юм хаа. Яра энэ тийш авахгүй байна. Settings HTML CSS behavior яра tabs. Okay. Одоо эдгээрийг нь бүгдээрийн tab болгоод энэ дотор space үү нэ та. Space. Би вин гэдэг text editor яагаас тэ одоо би нэг винний тохиролцсон байгаа харах юм бол text editor маань гэдэг тэр маань. Pin default яра ба. Нишиг явах юм бол account-ээр дараад settings. Миний key binding болохоор vim гэсэн байгаа. Одоо бодож ороод vim magic үзүүлнэ. Multi cursor гэдэг зүйл. Тэгээд supplement нэртэйч бас дээрж байдаг л да. Гэхдээ vim дээр бол би ашиглаас орсон. Айл keyboard ямар төвчлөг keyboard авах гэдэг бол мэддэг гэсэн үг. За ингээд миний tab-ны талаар одоо гомдлоод байгаа юм засагдсан гэдэг үү. Одоо болох гомдлоод хаана 8 дахь мөрөн дээр image product яра ямар юм бэ? Яатсан гэдэг юм бол доо. Уулын бол нэг мөр код яг үнэ. Энийг л олон мөр код болчлаа гэдэг шиг. Уул нь бол нэг л мөр. Юу гэдэг юм бол доо энэ. Invalid indentation. Би зассан шүү дээ. Айгүй энэ завсарт юм байгаа юм биш. Тийм байна. Тэгээд би энд нэг юм зас одоо тэр тав дарцсан байгаа. Энэ маань бол эрөө загаад байгаа энэ параметрт. Би үүнийг яг бодож ирсэн. Settings. Дагараа. Code line number wrapping code folding match break after complete. Active index browser дээр байгаа text editor маань бас хангалттай яг жигээ text editor шиг биш юм байна л да. Харагдахгүй сүнүүдийг харах гэдэг би тийм тохиргоо нэг шараад. Эдгээр бол юм тамаагаа. Editor харагдахгүй сүнүүдийн талаар энд бол ямар ч ойлголттой байгаа. За. Яг бодож ороод энийг одоо гэсэн. Tab зэг энэ дотор харагдахгүй зэг арилгаад энэ дотор нэг харагдахгүй цаг арилгаад имиж гэдгийг засаад одоо бүгд болцсон гэж найдаж байна л да бол. Окей. Окей. Одоо би танарт энэ дэгийг бодоод үзүүлнэ гэсэн. Амархан болж байна. Би энийг background-ийн blue container. Одоо энэ болохоор 2-аас 15 пиксел padding авсан байгаа. Одоо энэ маань хоёр дахь элемент маань хажууд дараа нь орж ирэхэд coffee-дод би нэг буруу хийгээд энэ браузерын текст жадал тасахгүй байна. Ингээд save. Одоо би background арилгачаа. Бүү. Одоо харж байна уу? Хоорондын зай эндээс адилхан бүх талаас 30 пиксел зайтай болж байна гэсэн. Дундаа 15 пиксел тэгэхээр гадарх одоо full page маань гадна талаас 15 пиксел зай авсан байна. Тэгээд энэ карт маань өөрөө 2-аас 15 зайг авсан байгаа. Тэр гаднах 15-тай нийлээд 30. Тэгээ одоо харах юм бол энэ хоорондын зай яг ижилхэн болцсон байгаа. Professional, okay? That's good.
Одоо бид нэр юуг янзлах вэ гэхээр удахгүй би дараа нь G4 framework-ийн Magic гэж эднээс үзүүлнэ жаахан. Одоо бид нэр ийм янзлан product info мен доторх нь 60%. Product cart. Үүний хэмжээг нэг болох ёстой. Бас ингэж ямар ч өөрчлөлт орсонгүй болж ин сайн хэрэг. Үүнийг 100%. Одоо яах нь үзье. Nice. Тэгсэн ч гэсэн миний бодсон юм болсонгүй. Тэгэхээр яах ёстой вэ? Юу вэ? Магадгүй энэ юм болоо. Биш ээ. Тэр яаш биш. За гэж бодоод бай. Одоо product info гэдэг маань аргагүй шүү дээ. Энд би баг биш талтай. Эдгээр маань хажууд шиг яаж одоо за би түрүүнийг аргасарсан. Control V G C C биш backspace tab C boom. Энд чинь болохоор product info дотор байгаа шүү дээ чинь. Эдгээрийг би дахиж саяных шиг бодмооргүй байгаа учраас copy paste. Okay. That's good. Одоо бид нэр яг гооч шиг ярьсан. Одоо бидний дараагийн хийх зүйл юу вэ гэхээр font size. Font size нь 26 pixel гинэ. H3 element 26 pixel. Font weight нь яра. Font weight гэдэг нь фонтны одоо бүдүүн нарийн гэсэн bold гэж бичигдэх юм байна. Одоо ихэд 700 bold байгаа. 700 800 тэр хавцаа ч юм уу. Font style нь normal H3 гэдэг маань. Тийм. Окей. Нэг тэрний заавал H3 байр хадламаар байна. Тэрэнд чинь би зориудаад тусдаа класс үүсгэсэн байгаа product name. Product name гэдэг маань product name. Энэ зүйл маань болохоор юу? Font size 26 pixel. Яг одоо бол би hard code, хатуу код бичиж энэ бол тийм ч сайн зүйл биш. Font style normal. Normal гэдэг нь одоо ямар нэгэн bold mode биш, зүгээр яг тэг хэрэггүй юм, ямар ч хэрэггүй font size. Дараагийн хэрэгтэй зүйл нь font weight байсан. 300. Font-ны бүдүүн нарийн. Одоо би одоо энэ юм харагдуулаас гэж хүсэж байна бас. Font weight 300. Тэгээд font юу н хаваа. Хамгийн гол зүйл нь font family. Font-ны гэр бүл. Font family нь Аашаа байхгүй браузерыг холоо авчихлаа. За тийм font family. Окей, computed style гэж ороод in this filter дээрээс нь font family. Энэ body гэдгийг энэ элементийн болохоор бүхэлд нь ийм фонттай болгоцсон байна. Sans serif яра. Окей. Энд штэ. Окей. За энэ удаад бол яг ингэ биччихээ. Дараагийн удаад бол өөрчлөнө. Font family яг мэрэгжлийн гэдэг одоо нэг G4 framework руу орохоор бид нэр интегрээс хэд хэдэн засварууд хийн. Энэ маань одоо энэ product-ийн утгууд нь олон утгууд авдаг юм гэдэг бас тасал аваад энэ маань өөр фонтуудыг бол бичсэн байгаа. Тэгээ нэг фонтноос дундаа space зайтай байгаа учраас энийг юм хаалтанд хийсэн. Тэгээ дараагийн фонт нь хэрвээ энэ фонт энэ компьютер дээр байхгүй бол Helvetica, хэрвээ тэр компьютер дээр Helvetica байхгүй бол Arial, хэрвээ Arial байхгүй бол Sans serif. Гэхдээ font family юм байсан. Окей. Энэ зүйлийг body-д нөхцсөн байсан. За тэр ч яах вэ? Эндээс ихтэй бид нэг зүйлийг олох хэрэгтэй болж байна. Энэ фонтыг ашиглаж үзье. Энэ фонтыг ашиглахдаа энэ маань Create font дэмждэг юм уу гэдгийг үзье. Сгнөд ерөнхийдөө
их асуудалтай байдаг үсгэнүүд яа тэгэхээр Орос фонтууд дээр болохоор байдаг. Орос фонтууд дээр болохоор байдаггүй. Тэнгүүд манай яг ашигладаг гой фонтууд гингүүд ашиглаж болохоор фонтууд дээр ихэнх нь орсуудад яг монголчуудын зохиосон фонтууд яг монголчуудад эсрэг зорж зарах гэж зохиосон фонтууд айгүй цөөхөн. Яг тэр монголчууд фонтыг худалдаж авдаг гэдэг ойлголт байдаггүй. Окей, Worksens гэж энэ нарийн ямар фонт вэ? Энэ нэрээ үнгүй ажиллаж болохоор лицензтэй фонт бол би энэ сайтанда шууд ашиглахыг хүсэж байна. Google Fonts, Worksens энэ стандарт нь биш лиценз нь нато яра лиценз хаана Open Font License гинэ. Open source фонтод Open Font nice. Яри би нэг уншмаар байна. Гэтэ энэ талаар дараа уншия. Ямар ч байсан энэ фонтыг би ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг би татаж авах хэрэгтэй. Хамгийн гол нь popular fonts тэдгээр хэрэггүй. Яг энэ фонтыг би авмаар байна. Select font. Select this font. Okay. Font family selected. Embedded яра. Энд дээр би хитэн тохирхон юм чимээр байна. Customize хийх юм байт юм болоо. За Google font руу ороод асуудчихжээ. Background dark, okay. Google font чи яаж шилдэг вэ? Би зузаан тохируулдаг юм хаа. USR энэ бол их олон оронд бас ашиглаж байгаа фонт байна. Энэ гоё фонт байна. Дизайнер нь Wei Huang гэдэг нөхөр. About яра биний Google Font-ийн documentation хаана about Google Fonts. Okay. Search sans serif бишээ. Саяны Worksens энэ font regular яг энэ хэмжээнүүд нэгсэг хит нарийнхан одоо нарийн хитрхийн нарийнхан болно гэсэн. Энэс 700 одоо 900 хүртэл сонголттой. Тэгэхээр би эндээс харж агаад 700, 500, 300 гэсэн тийм авнаа бэ. Medium, light. 600-аас авчуд яа зүгээр юм уу? Semi bold. Заавчсан би 300-ыг сонгоно. Одоо их тохиолдолд 300-ыг сонгоно. Энэ тохиолдолд энэ юу вэ? Paragraph окей, тэр хамаагүй. Custom хоёр. What the fuck? Тэгэхээр саяны энэ фонтод яг ч sans serif биш байна. Үгүй work view биш байна. Worksens биш байна. Англи дээр бол энэ Монгол дээр ингэж харагдсан. Монгол дээр тэгэхээр Helvetica юм уу энэ Arial эднэрд ажиллаж байгаа бах. Яг энэ одоо тохиолдолд. Энэ бол яг ч Helvetica эсвэл Arial болж таарлаа. Ичсэн үзье. Font family. Энэ тийм болгох юм байна. Энэ ерөнхийдөө энэ фонтуудыг би ашиглана. Гадаад дээр саяны фонт таргадаг. Англи одоо багааных нэр нь англиар авах юм бол тийм учраас би энэ фонтыг ашиглана. Embed link яра. Import. That's good. Customize. 300 semi bold 500 за энэ дөрвийг авчээ. Окей. Import. Одоо CSS кодн дээр хамгийн ихэнд boom. Энэ маань Worksens font 300, 400, 500, 600 гэсэн хувилбар. Одоо font файлуудын download хийж авна гэсэн үг. Энэ URL-ээр CSS файл маань ороод font файлуудыг маань download хийж авцсан. Окей. Одоо product name. Энийг product name биш. Энийг би энэ фонтыг product дотор бүхэлд нь болгомоор байна. Энэ product энэ card дотор энэ бүх одоо элементүүд ийм фонттай байна.
Окей. Болж байна. Мен яра тэр маань болцсон. Гэтэл энэ дээр би font weight-ийг нь 300 болцсон байна. Окей, дараагийнх нь энэ ихтэй доороос 12 margin pixel зайтай space. Окей. I'm margin bottom 12 pixel. Одоо энэ элемент маань харангуй доор энэ starting from гэдгээс зайтай болсон ба хэрвээ энэ starting from гэдэг маань background blue одоо энэ цэглэр харагдаж байна. Тэнгүүд тэр margin одоо юу маань болохоор main box маань болохоор background red одоо red юм шиг маа purple black white одоо purple окей. Одоо тэр purple маань доор цэнхрээс харж доороос 15 pixel заасан энэ маань margin бид нэр дөнгөж сая source code дээр энэ бичсэн CSS code нэр hi яг одоо би GFO framework-ийн одоо дүүрт хичээгийг зааж байна. Чи бишээ. Андуурчлаа sorry. Одоо яг энэ картны дизайныг хийж байгаа бид нар одоо GFO framework-ыг ашиглаж одоо GFO гэдэг миний хийсэн framework. Үүнийг ашиглаж одоо энэ хөдөлтааны сайтыг хэр хугацаанд хийх нэ ер нь бол үзэх гэж байна. Хичээл заагаад. За тийч яхаа. Хэрвээ чи миний JavaScript хичээлүүдийг үзсэн бол энийг үзэхэд бол бид энэ параметраар бүр ямар ч ойлголтгүй бол ихтэй JavaScript хэлний 18 хичээлийг үз. Бид нэр энэ тоглоомыг хийгээд энэ онгоцыг хийгээд зогссон байгаа 18 хичээлийн дараа. Үүнийг үзсний дараа чи одоо GFO framework гэдэг хичээлийг үзэх боломжтой болно. Эсвэл 1 2 3 4 хичээл одоо явж байна. Окей. За одоо дараагийн миний зүйл маань болохоор би энэ product одоо энэ үннийхний одоо дизайныг харна. Product энэ болохоор жоохон сааралтай өнгөтэй. Color нь 999. Яг одоо энэ бол гэхдээ тийм сайн кодууд бол биш одоо сайн амьдрал дээр бол бодит амьдрал дээр одоо энэ сайн практик бол биш. Hard code бичээ. Гэтэ энд одоо би код pen дээр байгаа болохоор үүнийг ашиглаж ингээс хурдан явах гэж. Ирээдүйд энэ зүйл маань бол байх болно. Гэтэ байж арай. Энд би гэс нэг юм өөрчлөөд refresh хийх хэрэгтэй. Бид нэг шууд юу руу гараад хэд юм янзлсан. Окей. Refresh дахиад. Refresh. Come on. За дахиад хактгасан. Product price. Product name биш би юу гэж хэлсэн бэ? Product price. Price. Color биш. Одоо энэ product info гэдэг background-ыг ногооны найртаад харъя. Boom. That's nice. $48 pixel. За энэ бас кафе идчихье. Яг энд болохоор харах юм бол бидний саар өнгөтэй одоо энэ product cart гэдэг одоо энэ элемент байгаа. Энэ элемент маань padding-тэй байсан сая бүх талаасаа padding 48 pixel. Boom. Энэ ихтэй том хэмжээндэр бид нэр хийж байгаа. Product info маань бүх талаас одоо 48 pixel бол авцсан. Дотор нь байгаа нь product info. Энэ маань энэнийхээ 60% яг мөн байна уу? Мөн байна 40% болж байна. Product info 60%, product image 40%. Good. That's good. Ерөнхийдөө бол энэ хүртэл одоо хийсэн байна одоохондоо бол хангалттай гэж бодож байна. Гэхдээ би дахиад энд нэг юм янзлахтай. Энэний өнгөийнхөө болж байна. Product name арай жоохон тодхоор. Product name. Product name color.
Би нэг X value мөнгөний коднуудын талаар дараа тусдаа өөр хичээл дээр тусдан зав. Одоо ерөнхийдөө бол одоо энэ нэлээд яг энэ шаарддаг болчлоо ер нь бол. Ер нь болцсон байна. Гэхдээ энэ Монгол дээр ямар фонт ашигладаг та мэдгүй. Энэ фонтны би фонт weight-ийг арай л жоохон багасгамаар ах юм. Энэ юу вэ? Moment font weight багасахгүй байна. Энэ тонууд дээр ямар ч өөрчлөлт байхгүй. 500. Default-аар 500 таган шиг явж ирсэн. Хачаар хэд вэ? Initial. Сая уу ийм байсан байх нэ. Арай л тод байна да. Lighter гэж байхгүй. Lighter. За Монгол дээр дараа нь өөр фонт олж сольж магадгүй юм байна. За ихний хэлжинд бол энэ фонтоор нь явчих Монгол дээр. За одоо бид нар болохоор энэ structure гэдэг зүйлийг үүсгэсэн. Бидний элемент маань ерөнхийдөө бүтцс маань бол болчихсон. Description-ыг бол одоохондоо хоос өргөчээ. Түүнийг copy dot үнийг copy atom руугаа ороод G4 framework руугаа ороод G4 my card component гэж үүсгэсэн байсан. Үүнийг би delete хийлээ. Desktop G4 components дотор my card гэж байсан би delete-лээд тэнгүүд энэ дотроо би terminal-а нээлээ. Энийг ихтэй нээж мэдгүй зүгээр Windows-ийнхаа command prompt cmd гэж ажиллаад command r гэж default-оор одоо users чиний компьютерийн users name ч одоо юу вэ тэр нэм G4-ийн оронд байгаа. cd desktop гэдэг орсон. Дараа нь G4 би одоо энэ folder дээр ороод ирсэн. G4 components одоо би энэ folder дээр ороод ирсэн. Дараа нь G4 generate component product card. Product card. Одоо product card гэдэг компонент гэдэг үнүүдийн бүх үнүүдийг доогуур зураас зайн авсан. Тэр бүх үсгнүүд жижигээр болгоод бичсэн байгаа. Энэ нь одоо G4 framework-ийн стандарт. Тэгээд энэ маань болохоор my card гэдэг энэ код хэрэггүй. Энэ чинь сая бидний устгасан код. Product card template руу н ороод саяны код copy paste. Тэрээс анзаарсан бол саяны pack гэдэг параметр маань сая нөгөө нэг заавал энэ хоорондын tab нь тэдний хэмжээтэй байх хэрэгтэй нэтрэгээд яг энэ би одоо харахгүйгээр 2 3 space дарчаад area заагаад програм үсгээд санаж байгаа. Одоо яагаад area нэсгүй tab дарчаад дахиад space refreshes надад яагаад мэдэх юм аа түүнийхтэй програм үсгэсэн зарим дээр нь space авах зарим дээр tab дарчаар тэр програм үсгэдэг. Гэтэ би G4 framework дээр бол тэр програмыг үүсгэхийг хүсээгүй. Тэгээд энэ кодууд маань заавал ингэж доошо мөрөөрөө байх шаардлагагүй. Тэр хоорондын space-үүдийг аваад би одоо сайт руу ороход сайтын кодыг маань татчих авахдаа одоо илүү хурдан болох гэсэн үг. Сүжиг татчих авахд илүү хурдан болох үүднээс G4 framework маань зүйл эдгээрийг маань бол бүгдээрийг ингэж нэг мөр болгоод араас нь жигсаагаад бичдэг. Тэр маань болохоор файлын маань хэмжээ өртөж жижиг болно гэсэн үг. Тэр нь зөвхөн тэгээд бүгдийн нэг мөр болгочихгод одоо аль нь аль элемент дотор байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй болж ирсэн. Түүнийг би шийдэх үүднээс болохоор CSS selector гэдэг зүйлсүүдийг бол G4 template хэлнийхаа юунд CSS selector гэдэг зүйлсийг ийм операторуудыг одоо оруулсан. Оператор гэдэг нь болохоор энэ одоо JavaScript парам одоо ямар ч парам дээр нэмэх хасах үрж хуваах байл бичдэг тэрнтэй адилхан гэсэн. Энэ G4 template гэдэг хэлний оператор. Энэ операторын юу хийх вэ гэхээр энэ одоо класс болж чичээд байгаа. Гэхдээ энэ класс бол хэрэггүй. Бидний контейнер гэдэг нь одоо энэ тохиолдолд product card гэдэг энэ элемент маань өөрөө контейнер. Тэгэхээр энэ код одоо биднэрт бол хэрэггүй. Тэгээд яагаад гэхээр бидний энэ элемент маань одоо яг бид нар параметр бичгтээ main home руу ороод одоо энэ зүгээр жишээ болгоод өмнө биччихсэн. Үүний хооронд product тийм product card. Тэгээд бид энд одоо product-ны талаар энэ нэг product info product
info description юу product object product card info за яаж юу паслах ямар ч байсан энэ бид нэг argument дээр JavaScript object паслсан тэр JavaScript object нь JSON object датагаас одоо ирээдүйд бол яг сервер компьютероос татаж аваад ийшээгээ паслана гэсэн тийм зорилгоор яг одоохондоо зүгээр энийг юу хийдөө info product card info тийм за info чи product info одоо бид нар болохоор энэ обжектыг үүсгээд энэ product card гэдэг компонент руу паслна. Тэгэхэд бол бидний main home state руу ороод product info энэ обжектыг үүсгэнэ гэсэн үг. Тэгээ controller гэдэг энэ зүйл мэл байгаа. Бидний controller маань одоо энэ main class одоо main home гэдэг энэ state home гэсэн үгээр рүү орох болгоно энэ controller ажиллаж байгаа. Энэ controller маань болохоор дотор $sign this $sign мөн гэдэг биш л би бодоод байна. Шууд this шиг санагдаж чинь би ерөө буруу санааг бол this би одоохондоо сан дээр өсчиг удчих чи framework дээр ажилладаг айгүй удцсан байгаа. Бүтэн жил хангасан өгсөн. За зиндэс биш нэг өмнөхөөс шалтгаатай. This окей. Өн чинь omni гэдэг энэ контроллер чинь бүр nice event handler-тай. Nice. Окей, тэгвэл ингэн бид нар this одоо юу гэдэг product info бид нар сая ийм variable одоо үүсгэх ёстой юм object энэ маань болохоор product name тэр нэмийг main box окей одоо энэ source code image source гэдэг нэг хойж аваад image source гэдэг энэ image source гэдэг зүйлийг би явандаа бас object болгохыг хүсэж байна. Доторх image нь large, medium, одоо small гэсэн гурван хэмжээтэй байхаар ерөнхийдөө ирээдүйд тийм байснаас зүг. Тэгээд одооний энэ тохиолдолд бол image source гэж. Image source нь болохоор бидний цүнхний image энийг яаж хэлэх гэж байна вэ? Юу гаш тийм дээр нэр аль хэдийн холцсон шүү дээ. Product card template дотор байгаа шүү дээ. Product card template энэ. Nice. Okay. Home state, main home state гэсэн дугаард main home state. Okay, image source. За тэгээд price үн. Үн нь болохоор 59.99 $. Тэгэхээр энэ үнийг бас хоёр янзаар хийх хэрэгтэй юм байна. Доллараар Монгол мөнгөөр гэж. За эхний хэлжинд бол Монгол мөнгөд байх. Тэгэхээр product card home state хаана энэ дэндүү олон файл нээч чинь. Тийм учраас би энэ текст эдгээр ашиглахгүй байхгүй юу? Миний энэ текст эдгээр хамаагүй ухаалаг. Би тэр файлынхаа нэрийг main home гэдэг файлыг нэгээд өгч хэдэл зүгээр нэгээд өгдөг. So hard энэ маань ихтэй тав байна. Яаж ч утсан хүн бол text string data type бол байхгүй. Энэ бол тав байна. Бид нэм шас хөгжих байх ч юм уу. Ямар нэг юм их одоо хтэний хаанд юу байх хэвээр байна. Юу price гэдэг нь ерөнхийдөө object байх юм нэрэдэг. За тэрний би дараа бодчихлоо. Эхний хэлжинд бол ямар ч гэсэн энэ object үүсгэсэн. Дараа нь бид нэр template рүү ороод энэ product card гэдэг компонентийг ашиглаж байгаа. Тэрнийхээ info руу саяны үүсгэсэн. Одоо энэ product info гэдэг нь бидний this product info гэж үүсгэсэн контроллерын одоо энэ property гэсэн үг. Энэ object тэнгүүд home руу ороод бид нэр info гэдгээр пасссан. Тэнгүүд компонент маань одоо энэ info гэдгээр энэ object-ыг авах хэрэгтэй болно гэсэн үг. Компонент маань болохоор binding гэдэг маань тэрэн зориулсан зүйл. Энэ дээр бид нэр info гэж аваад info гэжсэн байна. Product info. Info маань болохоор дахиад GIF material design руу ороод 30 коднаас харна. Bindings okay. Add position тэнцүү.
Окей, би тэгвэл товчсон үед би бичсэн байна уу? Яг төвшөө үзтгий. Энд дээр би ингэж байна. If тэнцвүүгийн дэд тавьчихна. Тэнцвүүгийн дэд бас оператор энэ бол бас нэг зүйл гэж ойлгож байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би энэ нэр нь одоо энэ нэр нь одоо энэ attribute-н дээр ирж байгаа нэр нь component product card component энтэйгээ яг ижилхэн гэсэн үг. Хэрвээ өөр байх юм бол энд нь ингэж бичиж болно. Ingo ч гэдэг юм уу. Тэгэх юм бол би одоо энэ дээр Ingo гэж бичгээд Ingo гэдгийг энэ маань болохоор энэ JavaScript орж байгаа байна та. Info энэ controller-ийн info гэсэн одоо зүйл болж орж ирнэ гэсэн үг. Гэтэ энэ controller-ийн биш баха та. Би дахиад код хараад байна. Source code components би энэ яаж хийсэн хараад байна. Энэ ямар том компонент вэ? Жижигхэн компонент. Bindings okay. Element хамаагүй баха. On change. Okay, on change энэ бол хамаатай. On render. Тэр bosh mosh гэдэг хоосон мэт бичиж орчихсон юм шиг. За тэр ч яах вэ? Хамгийн гол нь би энд ашиглах яаж хийсэн байна. Энэ мод гэдэг би хаана ашигласан байна харъя. Self here mod. Find mod please. Self mod. Окей, тэр this гэдэг обжектынхаа self гэдэг нь хамаагүй this гэдэг обжект энэ цайны код бол өөр код хамаагүй. Тэгэхээр энэ дээр бид нэр ингэж аваад info гэдэг одоо энэ маань болохоор энэ controller маань үсгтэй this info гэдэг маань ямар нэг иж хэдийн байдлаар GIF framework маань артталт нь ямар нэг иж хэд хийгээд энэ this product info гэдэг variable энэ одоо обжектыг энэ template-ийнхаа одоо энэ info гэдэг attribute-аар дамжуулаад ишиг өгчихсөн гэсэн үг. Ямар нэг ижид болоод. Тэгэхээр бид нар болохоор энд дод хийгээд байх юм байхгүй. This info гэдэг зүйлээ шууд ашиглана гэсэн. Одоо энэ дээр binding хийн. Тэр binding хийхдээ яах вэ гэхээр бид нэр энэ дээр юу яана source гэдэг дээр image source гэдэг дээр хоёр шиг юм одоо дугаар алт нэгээд info гэдэг одоо энэ variable-ийн одоо энэ this гэдэг зүйлийн энэ компонентийн info гэдэг одоо юуны дотроос нь image source гэсэн одоо property-г над select хийж байгаа. Яг тэгэхээр бид нэр home state-нд image source гэж байгаа. Тэгэхээр компонент руу ороод энэ маань image source. Okay. That's good. Би юу ч зэнийг одоо ажиллаж байгааг би яг нарийн санахгүй байна. Гэхдээ би туршаад үзье. Гэхдээ энэ дээр тэр хэд хэдэн өөрчлөлт юм. Энд ихлээр энэ паг биш болсон. Паг биш болсон гэдэг нь болохоор энэ дотор хэд хэдэн зүйл өөрчлөгдөн. Операторуудыг бичих хэрэгтэй болно гэсэн үг. Энэ дотор байгаа одоо энэ элемент, тэгмээд энэ элементийн дотор байгаа гэдэг дотгошоо орсон гэсэн үг. Дотор нь ийм дөрвөн элемент байгаа. Энэ дөрвөн маань л араас ч гэсэн байгаа гэдгийг яаж хийх вэ гэхээр дунд нь нэмэх гэдэг операторыг ашиглана. Энд нэмэх хамгийн сүүлдээ нэмэх хэрэггүй. Яг тэр энэ дуусч байгаа чинь. Тэр product name гэдэг маань attribute авна. Энэ маань болохоор GF bind гэдэг одоо attribute. Энэ маань болохоор directive GIF framework бол цаанаас binding одоо ийм directive төрдөг. Энд болохоор бид болохоор зүгээр info name. Please shut the fuck up. Энд болохоор price гэдэг дээр юм байна. Жаахан calculation хийх хэрэгтэй байна. This price заах би нэг яг одоохондоо би яг bind хийхээс яг нарийн санахгүй байгаа учраас би баримтаасаад байна. Гэхдээ зарим зүйл би бас дутуу хийсэн байгаа. Энэ болохоор яг хийгдэж байгаа одоо framework хийгдэж байгаа орхигдсон. Тэр учраас би энийг баталгаатай гэдэг үднээс би л үүнийг инкэ шидлээ. Би энэ шинээр this гэдэг одоо this гэдэг нь болохоор энэ controller object гэсэн үг. Одоо энэ template-ийн дотор ажиллах. This price name price string гэдэг нь болохоор энэ text байна гэсэн үг. Тэгээд үүний араас доллар нэмэх нь this info юу price. Одоо бид нар болохоор шууд price string гэдэг зүйлийг bind хийж чадна. GF дундуур зураас дундуур зураас гэж бичих нь жоохон урт хэцүү санагдаад байх юм бол шууд хоёр түүнийг ингэ бичих чадна. Price name
bind гэдэг бас ингэж завхуурж байгаа хэрэг. Гэхдээ яг браузер дээр очихдоо хамгийн сүүлийн үйлдвэр энийг нь бол GPO framework гэдэг нэг бүгдийн засаад миний өмнөөс биччихсэн. Энэ бол хоосон элемент байж болно хамаагүй. Дараа нь image source гэдэг класстай байна. Яра. Ерөнхийдөө бол болцсон. Одоо бидний product card гэдэг компонент маань бол дахиад ашиглах боломжтой. Product card гэдэг компонент маань үүсчихсэн. Тэгэхээр бид нар хааны хийх зүйл маань юу гэхээр please shut the fuck up. Одоо GPO гэсэн файлд дугаараа GPO build main file index.js. Окей, энэ good error. Тэний дараа би янзлнаа. Илүү амарх цэцтэй error илүү амархан болгох нь. Амархан гадаг болох нь. Ягаад одоо би нэг хийдэж байгаа огцсон гэж хэлсэн. Энэ болохоор би өөртөө зориулаад ингэ үлдээсэн гэсэн. Надад болохоор энэ error бүх юм мэдээлэл маань бол одоо чухал мэдээлэлүүд байгаа. Гэхдээ би бас уушна одоо ямар ч байсан би өөртөө зориулаад not found ийм error-ыг дараа нь хийгээрээ үлдээсэн мессеж. Тэгээ энэ болохоор илүү дэлгэрэнгүй гэх юм бол impact resolver гэдэг дотор бол error гарсан. Тэгээд impact хоёр төрлийн impact-ыг бол хоёр янзын байдлаар хааж үзээд энэ my cart гэдэг компонент энэ файлыг бол харуулсан вэ. My cart.js, my cart component.js, эсвэл my cart гэдэг folder гэж магадгүй гэж таад my cart component дотор байгаа index.js гэдэг хагаад хоёр янзаар хааж үзсэн боловч энэ файлыг олсон вэ гэж юм. Яагаад тэгэхээр бид нэр энэ файлаа delete хийсэн. Тэгээд my component руу ороод энэ product cart component ясадад дахиад build. No, thank you. Good. That's good. Одоо бид нэр home state рүү одоо local server ажилласан. Тэрнийг би энэ дээр заасангүй. Өмнөх хичээл дээр заасан. Home state рүү оронгууд бидний одоо cart гарч ирэх ёстой. Home state. Wow. Home state дээр error гарсан. What's wrong? Одоо харъя. Product гэдэг маань ерөнхийдөө бол энэ чинь attribute нь дөрөвч шүү дээ. Энэ чинь нэг par биш. GPO template гэдэг одоо миний өөрийн Spark-ны ойрцоо хэл. Гэхдээ би нэг нөхөр дөрвж аат дотор би attribute-тэй байдлыг хүссэн. Энэ чинь болохоор тийм за зөө. Юу ч гэсэн дахиад оруулаад үзье. Энээс болсон бол засагдчих магадгүй. Буцаад дөрөв ороод хөөм. Энэ дээр өөр гарсан шүү. Source. За тэр яах вэ? Ямар ч байсан inspect elements-үүд арай. Бидний product card гэдэг компонентуудыг харагдаж байна. Дөнгөж сая бидний үүссэн. Энэ болохоор main home state байгаа. Энэ болохоор main state одоо яг зурх юм бол бидний state маань хамгийн том нь main state гэж байгаа. Main state. Энэ дотор нь хоёр state байгаа. Нэг нь home state. Нэг нь user state байгаа яг одоогоор. Please shut the fuck up. Ана хасаа нэж энэ миний. Users. Тэнгүүд бид нэр сая энэ линкэн дээр дагаад URL маань home болоод бид нэр home state руу орсон. Бидний main state гэдэг UI V гэдэг одоо компонент маань бол энд харагдаж байгаа. Тэнгүүд дараа нь дахиад бид нэр энэ дотор UI state гэж child state-үүд энэ дотор байна гэсэн. Тэнгүүд home child state руу одоо энд орсон. Яг тэр home state руу шилжсэн. Тэгээд home state-ийнхаа template маань юу вэ гэх home state-ний template маань зөвхөн product card гэсэн одоо дотор ганцхан зүйл байгаа. Тэр маань product card одоо энэ компонент харагдаж байна. Энэ шиг ороод дотор нь болохоор бидний template product card руу орно. Дотор нь product card гэсэн нэртэй класс байна гэсэн. Div element одоо бидний элементийн нэрийг бичээгүй шууд C тавьчаар автоматар div гэсэн бичиж байгаа. Браузерт болохоор default-оор гэсэн. Энэ одоо браузер default юу нэ div бол user agent style div бол display block гэсэн property-тэй. Одоо энэ бол элемент. Энэ маань div гэдэг нь бүх браузер дээр ажиллана.
Тэгээ класс нь product cart. Үүний дотор болохоор бид нэр product info гэдэг зүйл байгаа. Тэр маань болохоор энэ хараад чи бид нэр дотор гэдэг одоо энэ operator маань л энэ зүйлийг хийж байгаа. Энэ дотор product info гэдэг класс тэр маань энэ хараад чинь. Ингээд product info дотор одоо дөрвөн ширхэг элемент харагдаж байгаа. Эний дотор энэ дөрвөн элемент маань болохоор энэ харагдаж чинь. Product name гэдэг класс нэрэн дээр нь binding одоо gf bind энэ variable ирсэн одоо энэ ямар ч product ирсэн мэдгүй тэр product-ны нэрийг bind гэж биччихээ. Тэнгүүд bind гэдэг одоо энэ маань gf component id гэдэг маань энэ directive ажилласан гэсэн. Энд gf bind гэдэг маань gf framework цаанаас ярьж байгаа хэдэн 4-5 одоо directive ярьж байгаа. Тэрний нэг тэгээд дотор нь одоо main base гэдэг одоо бидний элемент юуг бол бичсэн байна. Датаг. Дараагийнх нь price гэдэг нь болохоор бид нэр баталгаатай болохын тулд price string гэдэг би өөрөө яг энийхээ нарийн бас ирээдүйд хийх санаа байгаа. Тэд нэрийг хийж амжсангүйг санахгүй байсан учраас баталгаатай болох үүднээс энд string үүсгээд ардталт нь юм бичсэн байгаа. Гэхдээ нэмэх гэдэг операторнаас энэ дотроос би одоо ECMAScript 6-гийн нэг гой зүйлийг зааж өгье. GF framework дээр ECMAScript 6-гийн синтаксыг ашиглаж болно. Тэр нь болохоор энэ backtick гэж нэрлэдэг ийм дотор string-ийг бичээд хоёр хаалтны доллараар тэмдэглэл эхлүүлнэ. Гэхдээ энэ дотор доллар тэмдэглэл эхлүүлэх хэрэгтэй. Энэ доллараар хамаагүй энэ string-ийн доллар. Энэ доллараар эхлээд араас нь одоо хоёр ширхэг юм код дахин авт байх юм бол энийг bind хийж байгаа гэсэн үг. Тэр нь болохоор бидний this info price энэ object. Бидний болохоор өмнө ингэж нэмжсэн string бичээд арт нь нэмэх нэг ингээ хоёр string-ийг нийлүүлжсэн. Энэ маань ихтэй бүр олон болоод ирэх юм бол нэмэх ингээд ихээр уншихад айгүй хэцүү болж эхэлдэг. Тийм учраас бид нарт binding гэдэг зүйл гоё BS-ийн зүйлийг ашиглах дуртай. Гэхдээ нэг орчин үеийн одоо ECMAScript 6 syntax дэмждэг JavaScript engine-уудад ажиллана гэсэн. Гэхдээ GF framework маань аль хэдийн энэ expert default гэдэг энэ бол одоо ECMAScript 6-гийн ирээдүйн стандартад адгэрийг дэмждэг болсон. Энэ нь болохоор ECMAScript 5-ын стандарт руу шилжүүлээд compile хийдэг байгаа. Тэгэхээр бид нар compile-даад what's wrong here? Энэс болсон болоо би юучсан тийж таагаад үзээч. Энэс болоог болж таарсан. Энэ ихтэй хитрхи гүн гарч ирсэн яруу. Яагаад гэвэл бидний бичсэн кодноос өөр юм харагдаж байгаа. Бүр шал өөр кодод харагдаад байгаа. Энэ бол нүүд дандаа GFOG-ийн core library-г харагдаад байна. Current talk энэ бүр доод төвчний одоо яруу харагдаж байна. Smart за энэ хавчийг би дараа үлээ. Дараагийн хичээлээр би за энэ кодод одоо юу ч гэсэн энэ ингээ жижигхэн учраас ингээд өмнө шиг ажил орлоо харъя ажилласан. Энд ямар нэгэн эндээс проблем үүссэн үнийг би дараа засах гэдэг дээр нэмээ биччихэ төдөө. Fix error is 6 binding яг энэ тохиолдолд error гарсан. За би нэг дараа нь өөртөө зориулж хадгалчих. Одоо яг энэ тохиолдолд бол pricing одоо энэ string price string гэдэг нь price гэдэг нь энэ object-ээс ирдэг инфоос ирдэг. Тоо ирж байгаа. Тэр тоо гэхдээ бид нэр string бичээд энэ доллар тэмдэг гэдгийг араас ийм болгож бүтэн одоо string болгоод түүнийг энэ bind хийсэн. Price description одоохондоо байхгүй. Image энэ дээр гарч ирсэн тийм. Үүнийг одоо судалнаа. Энэ маань attribute binding гэдэг зүйл. Энэ маань бас готов ажилласан байна. Зааж байгаа би энэ гэхдээ error би энэ өөр параметртэй хандурж шít. ECMAScript 6 чинь ний штэ. Яаж араа би саяны юу гаасан. Би энэ дотор
яг энэ сончлоо. ECMAScript 6-гийн syntax чинь. Би энд өөрийнхөө бас framework дамжуулж ингээд өөрөө энэ одоо параметрын юунд болохоор маш муу зүйл. Одоо буруу ойлгохоор зүйл гэсэн үг. Энээс болоод би бас энэ ямар ч асуудал байжсэн. Ингэж үчсэн нь ерөнхийдөө би одоо цаашдаа нэг жижиг хүсэж байна. Энэ илүү гоё зөв практик. Илүү уншаад одоо эвтэйхэн параметр дараа автод ихтэй маш хурдан ойлгох гэсэн OND болж байна. Гэхдээ энэ болохоор өөр binding гэдэг зүйл одоо энэ binding гэдэг зүйлийг би ихтэй яг одоохондоо хийж бүрийж дуусаагүй байгаа. Энэ тэгэхээр тийм проблем үүссэн байх нэ. Энэ GIF source гэх чинь image-ийн зориулж юу үсгэх хэрэгтэй юм байна да. Directive GIF framework-ийн code дотороос ийм GIF source гэх юм уу. Тийм directive үсгэх хэрэгтэй юм. Тэгэх юм бол бид нэр дараа нь шууд variable-ийн нэрийг ингээ явуулчихад энэ маань өмнөөс маань хийчдэг болно гэсэн үг. Гэхдээ яг одоохондоо би GIF source гэдэг directive-үүд үүсгээгүй гэж би бодож байна. Яаж та bind хийх юм болоо bind attribute энэ юу арах вэ? Guess руу ороод GIF framework-ийн GitHub GIF components энэ одоо core component-ууд дотор байгаа source code directives GIF bind GIF class if directive for each ийм л дөрвөн directive байгаа юм биш. GIF bind нь өөр юм байна уу? Өөр юм байхгүй. Окей, би тэгвэл яг одоо би custom directive одоо энэ шинээр үүсгэжээ. GIF source гэдэг нэртэй directive. Энэ маань ямар нэгэн variable аваад түүнийгээ энэ дээр бичиж чинь. Окей, тэгж өөрчилж болно тий. Энэ яагаад GIF framework-ийн зохиосон шүү дээ. Энэ гоё гэж. За яах вэ? Гэтэ миний өмнөх параметр би энийг ашигласан л байж дараад та. Би өмнөх код руу гэж орж хараад байгаа. Source ийм зураг гэдэг тавих хэрэг гараад би энэ зургийг ашиглаж байсан байгаа даа. Эсвэл би нэг ч зураг ашиглахгүйгээр айгуул харам бичсэн юм баг та. Тийм байж магадгүй би өмнө айгуул нэг ч удаа зураг ашиглаагүй. Окей. Тэгвэл энэ bind гэдэгт маш ойролцоо ямар ч үсэн нэг юм directive зохио. Тийм шүү дээ энэ. Үүнийг л баг copy хийхэд баг болно. Гэхдээ copy хийхгүй. Project руу ороод энд би directives гэдэг фолдерыг гэдэг би command line-аар үүсгэчихсэн тийм. Одоо би GIF-ийн юм дотор байгаа command фолдер дотор make гэдэг command directives энэ directives гэсэн фолдер үүсгэсэн. Одоо directives ороод GIF generate энэ маань directive бас дундуур зураас D гэж бичиж байгаа. Тэгээд энэ маань болохоор GIF source GIF биш. Ямар тэнийг нэр вэ? Image source. Image source гэдэг нэртэй directive. That's good name. I like it. Дараа нь энэ одоо directive маань үүссэн. Тэгэхээр бид нэр одоо main index.html файл руу index.js файл руу ороод маань одоо өөрийн гэсэн бас directive тоосон энэ project directives тоосон. Тэдгээр маань болохоор бүгд directives гэсэн фолдер дотор байгаа. Тэнгүү directives гэсэн дотроо би new file эндээ би зүгээр index.js гэсэн файл үүсгэжээ. Энэ болохоор components дотроо би бас энэ index.js гэж үүсгэсэн үнэтэйгээ яг адилхан. Үүний хадаар require хийгээд энэ дотроо бид нар image source directive гэсэн файл үүсгэсэн. GIF components directives гэх юм бол image дугаар source directive.js окей. Тэр яг энэ цэг гэдэг маань яг энэ өөрийнхөө байгаа фолдер дотроос image source
Directive. Image source гэдэг үгийг би бүтнээр нь бичих байсан уу хэрэг тэгэхгүй юу? SRC. Би энийг ингэж бичлээ. Source image source. Гэхдээ image source байнга бичээд хахад ядаргаад ч юм уу. Энийг айгүй олон дахин ашиглах боломж image үүсгэх дундаа image source гэж бүтнээр бичээд байхаас ядаргаач юм шиг. Ерөнхийдөө source гэдэг бид нэр бол байнга ашигладаг юм чинь энийг бол ингээд түүнийг нь үлдээ. Тэгээд directive нэр нь болохоор directive ямар ч selector гэж байхгүй та. Directive нэр энэ маань болохоор одоо ингэсэн үг. Product суугаар бид энэ бичих нэрний одоо энийг selector гэдэг маань бол тэр энд бид нэр image source ингэж ашиглана гэсэн үг. Image source гэдэг directive үсгээд image source-ын directive рүү ороод тэр selector маань яг жинхэнэ нэр нь юм байна. Browser дээр очихдаа энэ маань render хийгээд compile хийгээд очихдаа дундуур зураасууд олно гэсэн үг. Одоо энэ attribute-ууд маань бүгдээрээ дундуур зураас олж өөрчлөгдөн. Image source энэ маань source гэдэг юу авна өөр дээрээ this source гэдэг элементтэй. Тэр маань тэнцүү image source энэ нэртэй attribute-наас ирнэ. Одоо энэ variable маань тэгээд түүнийгээ бид нэр shit. That's stupid. Над илүү дээр ID байна. Над илүү дээр ID асуунаа. Би нэг илүү дээр хийхээр шийдлээ. Гэтэ энэ бодрыг устгахгүй. Энэ directives хэрэг болж магадгүй гэдэг үднээс би нэг устгаад image source гэдэг directive гэдэг үлдээн. Ганцхан энэ image source index file-д хоосон болчихлоо гэсэн. Directives маань хоосон. Ирээдүйд бид нэр directives болж магадгүй. Шинээр миний илүү дээр санаа гэдэг маань би буцаад энэ фолдероос гараад хоёр зүйл маань duplicate фолдер руу орсон. Одоо би G4 фолдер дээр байгаа. Components руу ороод одоо би components дотор product cart.js index.js гэх хоёр файл маань орж байна. Энэ дотор би G4 generate component image. That's good. Энэ хамаагүй дээр санагдаж байна. Энэ хамаагүй дээр компонент. Окей. Одоо components руу ороод index руу ороод энэ маань болохоор бид нэр өөрсдийн гэсэн image гэсэн компоненттэй image. Одоо image компонент маань image гэсэн компонент маань юм байна. Template маань болохоор return шал өөр зүйл болж солигдно. Түүнийг бид нэр яаж хийх вэ гэхээр энэ одоо template гэдэг маань бас function байж болдог. Function. Энэ болохоор G4 framework-ийн design. Template гэдэг зүйлийг болохоор бид нэр одоо function програмаар өөрчлөөд template-ийг солих гэж байна гэсэн үг. Бидний selector дээр бол бид нэр image гэж бичиж ин directive ажиллуулна. Гэхдээ browser дээр очиход image гэдэг одоо тийм tag бол байхгүй. Browser бол img гэдэг л одоо элементийг бол мэднэ. Browser дээр болохоор img. Гэхдээ бид нэр бол програм ажилтдаг image гэж бүтнээр бичих компонент ажиллуулна. Тэр image гэдэг компонент маань img болж солигдно гэсэн үг. Тийм тохиолдолд бид нэр function ашигладаг. Окей. Энэ function маань юу буцааж явуулах юм бэ? Үүнийг би одоо эндээс харж байна. Би одоо яг санахгүй байгаа учраас би эндээс ямар компонент байгаа гэхлээр components input ямар компонентууд default компонентууд компонентууд default-оор ямар ч компонент байхгүй юм баг та. UI гэж компонент байгаа. State дотор байгаа шүү дээ. Тийм. State руу орно. G4 state G4 router гэдэг. Router энэ болохоор G4 framework-ийн бас нэг core library. Components UI component энэ би яг гэж хэлсэн байгаа. UI биш ээ. A-tag гэж компонент байх хэрэгтэй та. Вау, энэ даалга байна. Source MD button. G4 материал явахгүй байдаг чинь. Хитрхи олон програм дээр ажилладаг болохоор ийм л болж байгаа юм да хүн. G4 материал дотор байгаа компонент дотор байгаа MD button. MD button энэ аахгүй.
Энэ MD button заримдаа link болж болдог, заримдаа товчлуур болж болдог. Энэ өөрийгөө өөрчилдөг тийм хуримтгай компонент байгаа. Энийг template нь node гэдэг элемент авнаа гэж байна. Тэгэхээр бидний image гэдэг компонент маань node гэдэг зүйлийг авах байна. Console log node. Тэгээд debugger debugger. Одоо би яг энэ програмаа зогсоож байгаад би debug хийх гэж байна. Software engineer гэдэг чинь ерөөсөө энэ ажил. Буцаж энэ файлаасаа гараад Java-го дахиж compile-даад энэ project-ийг дахиж compile хийх үг. Compile. Одоо browser руу ороод URL-ийг хэлээд home гэдэг дээр дарангууд бидний сайн-ы програм ажиллаад бид нэр хаас авсангүй яагаад вэ гэсэн чинь бид нэр энэ дээр image source гэж хэлсэн байгаа. Үүнийгээ бид нэр image гэдэг компонент болгоод энэ маань source гэдэг attribute авна. Тэгээ source attribute авна. Одоо гоё юм бүр болж байна. Энэ маань binding key, энэ маань source гэдэг attribute авна. Тэр маань тэнцүү. Ямар variable ирсэн тэр variable-ийг бид нэр шууд авчихна гэсэн үг. Source гэдэг this source гэж шууд энэ дээр ашиглаж чинь энэ компонент дээр. За болцсон. Одоо тэгэхээр compile дахиад compile доод бид нар юу яриад дахиад эхнийх нь одоо 4444 гэсэн портнд одоо ямар портнер ажилласан тийм шиг очино. Тэгээд яагаад гэхээр бид нар backend код хичээг байгаа. Одоо node element маань юу вэ харъя. Тэгвэл node element маань болохоор name нь image гэсэн tag байгаа. Name гэдэг маань бол тэр. Тэгэхээр бид нар одоо үүнийг нь солиод img-г болгоод буцаа чинь. Тэгэл өөр ямар ч эндээс өөрчлөлт хийх хэрэггүй гэсэн. Класс бус юм уу яг тэр чигээр байж хамаагүй. Ингэн source img source. Окей. Тэгээ одоо энэ чинь img attributes гэх юм бол одоо энэ маань болохоор keys гэдэг одоо keys гэдэг нь болохоор attribute гэх нэрнүүд нь гэсэн үг. Тэнгүүд source гэдэг attribute байна. Тэр source гэдэг attribute-ийн value нь болохоор info image source гэсэн ийм зүйл байна гэж байна. Тэгэхээр бид нэр одоо энэ template-ийн дотроо энэ controller-оос үрж ирсэн одоо controller маань үүсгэд ашиглагдах одоо тэр зүйлийг template-ийн дотроо бид нэр бол ашиглах гэдэг байгаа. Тэгэхээр бид нэр үүнийг ингэж өөрчилнө гэсэн үг. Яах вэ? Энэний тулд яах вэ? Java framework үүнд зориулагдж зохиогдсон. MD button. Энд яг яасан байна харъя. Бидний router link гэдэг ийм зүйл маань attribute дотор router link гэж байх юм бол энэ бол link байна. Хэрвээ энд href гэж байх юм бол энэ бас link байна. Tag. Хэрвээ button name нь үгүй бол энэ button гэдэг элемент байна. Тэгээ буцаагаад явуулна. Тэнгүүд on init гэдэг нь маань болохоор энэ controller маань одоо яг ажиллах үед this element. Oh yes. That's nice. That's good, I think. Okay. That's good. Okay. Яг одоо биднэрт зүйл харин controller маань дахин ажиллана. Бид нэр энэ image гэсэн компонентыг үүсгэх болгонд одоо энэ controller маань ажиллах тусдаа instance үүснэ гэсэн үг. 10 image үүсгэх юм бол 10 object одоо controller тусдаа object-үүд үүснэ. Гэхдээ энэ controller маань зөвхөн бас function байдаггүй. Энэ маань object гэж болдог. Энэ object маань дотор хоёр methodтэй. Хэд хэдэн методууд байгаа. Гэхдээ тэрний хамгийн ихнийх нь болохоор on init. Энэ маань болохоор одоо event dispatcher болж байна гэсэн үг. Одоо энэ template маань болохоор бид нар болохоор энд өөрчлөлт зүйл маань юу вэ гэхээр node name tensor source image img гэсэн attribute болгоод одоо бид нэр сочж байгаа. Энэ дээр өөр юм хийгээд авах шаардлагагүй. Template нь бол ийм node element node object авна. Тэр маань нэр нь хуучин default-оор бол img гэж байсан. Тэрнийг бид нэр image болоод солиод тэгээд буцааж return хийх шаардлагагүй. Энэ function бол return хийх ямар шаардлагагүй. Окей. Энэ зүйл болцсон. Одоо энэ болохоор binding маань болохоор проблем үүсээд байгаа. Энэ маань болохоор бид нэр энэ басны бааз зэрэг хийчихэд
JFrog framework element гэдэг зүйлийг өгөөч гэж. Энэ болохоор special одоо argument, special гэдэг нь болохоор доллар тэн дээр ихлээд одоо бичсэн байна. Бүх хэсэг нь яг заавал энэ element биччихтэн. Element гэдэг зүйлийг над ихний аргументээр өгөөдгөө. Одоо юу хараа? Console log element. Тэгээд энийг хараа. JFrog framework руу ороод тэгээд command panel руу ороод дахиад build. Буцаад home page, home гэдгээр орлоо. Одоо main state home руу орлоо. Энд яа пауз авсангүй. Яагаад тэгэхээр би debugger бичээг байна. Тэгэхээр console руу орно. Зүгээр би debugger бичээг харна. Source code дээр console log element гэсэн байна. Element гэдэг одоо энд нэг object байна. Энэ element гэдэг маань үзэнгүүд одоо энэ харж байгаа бол би энэ mouse хаячингууд энд одоо энэ миний компьютер энэ element гэдэг зүйл дээр би mouse хаячингууд энэ маань энэ имижийг highlight хийж харуулж байгаа. Энэ имиж маань юу вэ? Одоо би энэ зүгээр давчээ. Одоо имиж би image product image гэдэг би mouse click хийе. Boom. Boom хийж идэв байгаа шүү дээ. Энэ маань энэ image tag гинэ. Энэ одоо DOM element image гэдэг энэ DOM element. Энэ DOM element-ийг бид нэр source code-н дээр argument $sign element гэдэг ингэнгүүт бид нарт ийм jQuery гэдэг элементийг өгдөг байгаа. jQuery гэдэг нь энэ болохоор маш жижигхэн jQuery шиг одоо jQuery гэдэг нь зөвхөн элементүүд DOM-уудад ажиллах зориулагдсан одоо library зориулагдсан. Тэгвэл одоо энэ jQuery шиг гэхдээ jQuery маань өөр 8,900 мөр амар урт код. Тэр jQuery би бос тэр хэрэггүй юмнуудыг ашиглахгүй үднэс jQuery-с ашиглах зөвхөн одоо энэ DOM элементтэй ашиглах зориулагдсан хэдэн методуудыг сонгож аваад энийг прототип гаргангууд add class одоо class нэмэх after гэдэг одоо энэ jQuery шиг хэдэн методуудыг нь бол бичиж өгсөн. jQuery элемент гэдэг зүйлийг бол буцааж өгч байгаа. jQuery элемент нь юу вэ? Ингээд дотроо бол нэг элементтэй. jQuery элемент гэдэг нь заримдаа олон элементүүд хийж болдог, DOM элементүүдийг олныг хийж болдог. Энэ тохиолдолд болохоор арай одоо дүгжин арай гэж ярьж байна. Энэ jQuery элемент маань болохоор дотроо нэг ширхэг элементтэй. Тэр нэг элемент нь юу юм бэ гэсэн чинь энэ image гэдэг одоо элемент гэж чинь. Тэнгүүд бид нэр ингэн одоо шууд бид нэр програмаар энэ attribute гэдэг зүйлийг сольно гэсэн үг. Энэ source гэдэг энэ attribute гэдэг зүйлийг бид нэр програмаар одоо шууд сольно. Окей. Тэгэхээр бид нэр ингэн яах вэ гэхээр element set attribute гэдэг метод байгаа гэж би найдаж байна. JFrog framework-ийн дотор бол get attribute бол байна. Get attribute гэдэг key-г нөгөөд авчиж болно. Гэхдээ set attribute гэж байна уу? Хас attribute. Энийг jQuery мэддэг хүмүүст бол би jQuery-аас ашиглах үед удацсан учраас зарим юмуд бол мартцсан байгаа. Гэтэл зарим зүйл нь жоохон jQuery-с бас бага зэрэг өөр ижил бас магадгүй. Remove attribute гэж байна. Ямар ч хэлсэн. Attribute-ийг яахтай яах вэ? Хас attribute гэдэг нь болохоор return boolean яра after бол биш add class. Ингээд object дуусчих чинь. Set attribute юм. Element-ийг сонгож аваад set attribute source гэдэг нь this source гэдэг нь энэ одоо constructor function одоо энэ call хийхэд энэ одоо controller гэдэг нь constructor ямар нэгэн function энэ constructor нь болохоор component гэдэг одоо constructor тэр component гэдэг constructor хийхдээ энэ source гэдэг зүйлийг bind хийсэн. Цаана constructor маань bind хийсэн. Тэгээд source гэдэг attribute нь одоо энэ this гэдэг object-ний source гэдэг маань бидний цаанаас ирсэн утга гэсэн үг. Тэнгүүд бид нэр болохоор энэ element-ний source гэдэг attribute-ийг ингээд сольцгоо this attribute. On unit гэдэг нь болохоор одоо энэ элементийг ажилуулахад гэсэн үг. Одоо яг ажиллаж ихтэй одоо браузер руу хийхээс өмнө хийхдээ одоо энэ source гэдэг элементийг сатууд браузер дээр өгнө. Тэгмээд браузер маань болохоор ингээд хуучин бол тэгээд ийм гомдлоод байгаа. Окей. Би
HTTP localhost 4444 гэдэг портоор info.cg image source гэдэг файлыг хайгаад олсонгүй. Чи надад нэг ийм image файл өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр маань олдсонгүй гэдэг. Энд болохоор харангууд source image JavaScript одоо object-ийг паслцсан байгаа. Энэс та браузер бол гомдлаад байгаа. Тэнгүүд энэ зүйл одоо байхгүй болно. Энэ алдааг одоо би засахын тулд on init гэдэг дээр хийчихнэ. Яагаад on init гэхээр энэ constructor маань болохоор өөр жолно. Энэ source гэдэг маань дандаа цаанаас ирж байгаа variable dynamic болчихж байгаа. Тэгэд өөр жолно. Тэнгүүд энэ файлыг одоо initialize хийхдээ энэ элементний set attribute source гэдэг энэ source гэдэг яра. Окей, бидний энэ зүйл биднэрт хэрэггүй. Окей, бид нар одоо өөрсдийн гэсэн image гэдэг компоненттэй болсон. Тэнийг би ирээдүйд болохоор юуныхаа GFOG-ийн core element-д бол оруулах бодолтой байна. За, image. Одоо энэ дээр ингэж шилээ. Image source яра одоо энэ маань бидний компонент маань зөв ажиллаж байгаа бол саяны error байхгүй болоод бидний зургийг харах хэрэгтэй. Дахиад одоо main state рүүгээ ороод home state. Ямар ч байсан бид нэр error болж харсангүй тэр сайн хэрэг. Elements хамгийн гол нь бидний element image маань image маань л энэ байж product image img source wow component image component node name in img. Nice. What the fuck? Oh! Энэ сайт нь хитрхи удаан байсан учраас сая браузерын background-д download хийчихсэн. Энэ зураг маань хитрхи аягүй том байсан баг. Энэ зургийн хэмжээг хараад. Энэ том зургууд хийснээс учраас парам маань бол удаашрна. Гэтэ би эцсийн одоо source code маань нэгтэй бүгдээр ингээд crop хийсэн жижигхэн зургууд нааша паслана гэж бодож үүний дизайныг хийх хэрэгтэй. Тэгээд парамыг уншиж явах үед бас ажиллаж явах бас нэг юм хэрэгтэй байна. Image одоо load хийж явах үед. Түүнээс болоод бидний image компонент бол ямар ч асуудалгүй ажилласан байна. Ямар ч error бид нэр бол олж хараагүй. Бүх зүйл компонент файл main state хамгийн ихтэй ажилласан. Main state гэдэг нь болохоор оронгууд main state одоо анх одоо хэрэглэж гаднаас орж иж гэсэн үг. Тэгээд хэрэглэж home state гэдэг клик хийнгүүт одоо main home state call хийгээд main home гэдгийн template нь болохоор дотор ганцхан product байгаа. Main state template дотор ганцхан product гэдэг зүйл байгаа. Одоо би энэ ганц magic гэдэг нэг бас нэг magic шээ. Одоо би нэг зүйлийг хийх хэрэгтэй байна. Ганц зүйлийг хийж дуусгах хэрэгтэй. Тэгээд энэ хичээлээ дуусгая. Би өмнөх хичээл дээр хальт ярьсан GFOG гэдэг одоо би нэг publish хийгээг байгаа. Publish хийснийхэн дараа бол энэ project руугаа ороод npm install GFOG доогоос материал гэж шууд intro install чинь. Тэгтээ бас save гэж install гэсэн зүг. Тэгтээ тэр талаар би дараа ярина. Тэгээд үед болохоор зүгээр энийг болохоор миний GitHub хуудас руу ороод энэ бас magic GitHub GFOG одоо миний GFOG гэдэг одоо хуудас руу оронгуудаа GitHub руу ороод repositories гэдэг одоо миний project-д энэ дотроос өмнөх хичээлдээ би нэг заасан гэхдээ тэрнийг одоо хийгээг хүмүүс зориулаад би дахиад тийчээ. GFOG материал гэдэг энэ одоо project байгаа. Үүний download тэгээд задлангууд GFOG материал дундуур зураас master гэсэн нэртэй татагдах баг. Нэрийг нь солиод тэр фолдерын нэрийг GFOG материал болгоод тэгээд энэ project-ын дотор new project-ын дотор node доогуур зураас modules гэдэг фолдер үсгээ дотор нь энэ GFOG доогуур зураас материал гэдэг одоо тэр задлсан фолдероо ийшээ копидод тэгээд дундуур зураас артлын дундуур зураас master гэдгийг арилгахчад болно. Нэрийг энэ дээр бол юм байгаа. Master энийг нь арилгачаад ингээд одоо энэ маань install дэгтчин одоо энэ project-ын дотор ч гэсэн үг. Тэнгүүд бид нэр энд одоо ийм ашиглана. Энэ GFOG material design гэдэг зүйлийн source гэж орох юм бол service гэдэг зүйл байгаа. Service дотор indeed service гэдэг зүйл байгаа. Үүнийг бид нэр ашиглана. Variable
MD доогор зураас DEM service тэнцүү require тэгээд нэг санаач хэлбэ. Би JavaScript хичээлээр би constant гэдэг variable-ийг заасан байгаа. Гэхдээ миний одоо энэ G4 framework харахаа энэ constant гэдэг implement хийж амжааг байгаа. Тийм учраас G4 framework дээр дандаа бүх variable-ийн нэрийг дандаа var гэж үсгэрээ. Constant гэсэн ч гэсэн var гэж үсгээд эдгээрийнхаа нэрийг томоор чичнэ гэсэн үг. MD DEM service. Тэр маань constant гэдэг ойлгож болно. Одоо энэ дээр бидний ажилтаа шууд энэ G4 material гэж үчээд material энэ бол library бид нар яагаад тэрний өмнө тэр folder дотор байгаа эсвэл өмнөх folder руу ороод node modules руу ороод гэж ингэж бол бичээгүй. Энэ бол project name-ийг хаанаас ч хамаагүй G4 material гэж бичээд хаанаас ч хамаагүй шууд энэ folder-ыг access хийнэ гэсэн үг. G4 material дотор байгаа source гэдэг folder дотор байгаа services гэдэг дотор байгаа MD DEM service гэдэг файлыг надад өгөөхөө гэж байгаа. Окей, одоо энэ MD DEM service гэдэг зүйл маань болохоор их гоё. Тэр миний одоо энэ материал дизайны кодууд руу ороод компонентуудыг харах юм бол ингэж ашигласан байгаа. Би нэг жишээ кодыг копиж аваад MD DEM service add энэ болохоор product cart. Одоо бид нэр юуныхаа нэрийг бичиж чинь компонентныхаа нэрийг энэ product cart гэдэг зүйл нь юу юм бэ гэх юм бол product cart энэ бол бидний өөрсдийн үүсгэсэн custom одоо element энэ маань ямар ч байсан display block байна. Box sizing гэх нь border box. Одоо би box sizing гэдэг яаж мэдээд байна вэ гэхээр бид нар энэ дээр product cart container гэдэг зүйл үүсгэжсэн. Түүнийхээ дизайныг энд биччихсэн. Одоо үүнийг шууд энд бичих болно гэсэн үг. Үдгэрийг харьлаад одоо энэ кодууд маань бидний product cart product cart container гэж одоо хуучин дээр үеийн developer-ууд одоо тэгжчихдэг байсан. Гэхдээ G4 framework арай орчин үеих. Бид нэр бол одоо тэгжчихдэг үе өнгөрсөн гэж байгаа. Орчин үеийн дизайн. Fuck. Энэ текст дээр царай матана. Тэр миний өмнө бичсэн кодуудыг харах юм бол одоо би энэ кодуудыг харахад MD cart би бүгдээр ингэ нэг шугамд ингэ тэнцвэрдсэн байгаа. Миний текст editor дээр бол автоматар хийдэг. Тэрнийг олон жил өгчүүлсэн миний бол Vim text editor. Окей. Энэ дээр ороод MD биш product руу ороод энэ product cart гэдэг элементнийх нь урт нь бол 50% байна. Гэхдээ энийг бол dynamic болон дараа нь variable-аар солино гэсэн үг. G4 framework маань тэрэн зориулсан. Дотор өөрийн гэсэн CSS preprocessor гэдэг параметртэй. Тэр CSS preprocessor гэдэг параметр маань энэ хамгийн ихтэй энэ болохоор dynamic кодуудыг анаадаг. Одоо dynamic биш одоо static гэсэн үг. Static маань болохоор энэ хэмжээний бол dynamic байна. Тэдгээрийг бол би ишигээ зөөч. Энэ бол static байна. Block гэдэг зүйл бол яг ийм үргэлж шийднэр бол яг өөрчлөгдөхгүй. Floating дээр энэ бас өөрчлөгдөхгүй. Font family. Font family энэ өөрчлөгдөж магадгүй. Яг бид нар энэ font family-г яг энэ тохиолдолд өөрчлөгдөхгүй. Тэгээ яг энэ тохиолдолд энэ product cart одоо энэ бидний бичсэн сайтн дээр бол энэ өөрчлөгдөхгүй гэж дод үүнийг энэ чигээр нүлдээ. Дараа нь add style гэсэн. Үүнийг би комент болгоод одоо G4 framework-ийн ичэд танилцж хэдэндээ гэж. Энэ MD DEM service add style гэсэн. Энэ бол хоёр аргумент авна. Эхний аргумент нь болохоор нэр нь одоо тэр нэмж байгаа стилийн нэр нь. Хоёр дахь нь болохоор би ECMAScript 6-гийн multi-line string гэдэг синтаксыг ашиглаад олон бүр одоо string код өччлээ. Хоёр дахь нь бас string. Тэгээ product cart гэдэг одоо би product cart-ныхаа дизайны кодыг бичсэн. Гэхдээ dynamic зүйлсийг нь доор нь үтээчлээ. Тэгээд ихтэй одоо ихний ажинд энэ маань юу гэж харъя. Bold. Одоо орж ирээд одоо main state руу ороод одоо code main state, com state руу орно. Тэгвэл бидний product гарч иж байгаа. Өмнө дотроос хэдэн зүйлийг анзаарнаа. Elements гэдэг рүү ороод харангууд HTML head body гэдэг хоёр одоо дотроо element байгаа. Head руу оронгууд style гэдэг tag generate одоо G4 framework цаанаас автоматар
ийм элементийг үүсгээд энэ маань text CSS браузер дээр батгаар тэгээд нэр нь биднэрт өөрсдөө девелоперуудад зориулаад одоо өөрсдөө бид нэр ойлгоход зориулаад product card гэдэг нэрийг бичсэн байгаа. Тэгээд нэрийг үзэнгүүт энэ маань болохоор браузер зориулаад одоо маш жижигхэн код болгож бичсэн. Бид нэр код аваад энэ бичихтэй олон мөр болгоод ингээд хооронд нь займаа аваад бичсэн. Эдгээр юм бүгдээрээ багсгаад араас нь одоо шахаад бичсэн байгаа. Float left цэг тасалд дуусангуудаа display block box sizing яра энэ болохоор браузер одоо үүнийг уншихад илүү хурдтай болно гэсэн үг. Chrome, Firefox, Safari ч юм уу юу гэдэг гар утасны браузер хамаагүй. Одоо энэ product гэдэг нь бол дизайныхаа өөрийнхөө CSS кодыг дотроо хадгалж гэлж байна гэсэн. Бус нь бол баг л Index Coffee гэдэг нь эхний хэлжинд эдгээр кофе чи ботер боди хэрэггүй. Эдгээр байх л болно. Coffee Yogurt Past. Okay, that's good. Одоо энэ харангууд 4 цэг тавьсан байсан. Сая би энэ код пэн дөрөв харагдгүй гэлээд гисэн. Одоо энэ яг харагдаж байна проблемод. Энэ маань бол 4 цэг 4 шиг цэг харагдаж байгаа 4 шиг тэмдэгт гэсэн 4 байт. Тэгмээд энэ маань болохоор ганцхан үсэрч байгаа нэг тэмдэгт. Тэр маань болохоор үйл үзэгдэж тэмдэгт гэж яриад харагдахгүй байна гэсэн. Энэ маань болохоор 5. Одоо энэ үйл үзэгдэж товчлууруудыг хардаг байсан девелоперуудад бол бас хэрэгтэй. Сайн практик. Одоо яг энд ч гэсэн бас юм баагуудад харагдаж байна. Үнийг эдгээр хэлсад. Product card гэдэг одоо класс маань бол энд байгаа. Product card-ийг сонгоцсон. Гэхдээ энэ дотор би ганц зүйлийг янзлмаар байна. Энэ product card гэдэг одоо энэ класс нэр хэтэрхий generic одоо ерөнхий гэсэн үг. Энэ нэр өөр бусад өөр хүмүүсийн бичсэн компонентд одоо том хэмжээний web application бичгээд пагаар ажиллана. Бус хүмүүсийн нэртэй давхцаж магадгүй тэр нь болохоор бид нар хүсэхгүй байгаа. Тэгэхээр эдгээрийг энэ дотор бичиж байна. Зүгээр одоо энэ CSS код бол ийм боломж бол байхгүй. Гэхдээ энэ GIF framework дотор бол ингэж бичиж болно. Одоо ингээд энэ product card гэдэг элементийн дотор байгаа энэ классууд гэсэн үг. Дотор байгаа энэ классны юу бол яра юм байна. За эдгээр энэ одоохондоо төв зөрт нь үлдээч дараа нь бид нэр энийг сольчин. Эхний хэлжин зүгээр debug хийх үүднээс үлдээч дараа нь product card-ны болно. Product card info, product info юм болно. Product name-ийн design-ийн, product price-ийн design-ийн, product image size-ийн. Хуучин бол хүмүүс CSS file гэж үүсгээд, HTML file гэж үүсгээд, JavaScript file гэж үүсгээд үнэхээр хогийн болдог гэсэн. Би тэгж хийсхийг хүсээгүй. GIF framework дээр одоо web application бичиж байгаа хүмүүс дизайныхаа код нь, template нь, JavaScript код нь бүгдээр энийг дор байгаасай. Гэхдээ дээр заримдаа бид нэр dynamic болгож болно. Зарим тохиолдолд бид нэр энийг тусад нь ойлгохыг бас хүснэ. Тэгээд аль нь тусдаа байхаарч болдог. Энэ дээр байхаарч болдог. Аль нь байж болдог юм уян хатан дизайнтай зохиогдсон гэсэн үг GIF framework маань. Одоо compile дээ. Одоо орж ирээд GIF framework орж ирээд boom stack дахиад main stack boom. Энэ дотор базар яриараа харагдаж байгаа харж байгаа. Image download хийж явах хугацаанд одоо background маань жижигхэн болсон. Энэ за тэр бол хамаагүй. Тэднэрийг би дараа нь засан. Хамгийн гол нь одоо би энэ style гэдэг рүү орж ирээ харангууд бидний энэ бичсэн урт код маань энэ урт одоо кодууд маань энэ дотор бүгдээрээ нэг мөр код болоод орж ирсэн байгаа. Одоо бид нар энэ элементийн одоо дизайныг харъя. Product name гэж харангууд энэ болохоор CSS selector product card-ын дотор хаанч хамаагүй байж болно. Доторх элементний, тэрний доторх элементний, тэрний дотор байсан ч хамаагүй. Класс гэдэг ийм класстай бүх элементүүдийг сонгож аваа. Яг тэгэхээр бидний product card гэдэг компонент маань өмнө хизээч өөрчлөгдөхгүй. Эдгээрийн дотор дахиж одоо элементүүд орж ирэхгүй. Тийм учраас одоо энэ CSS код нь product card-ын дотор байгаа. Product name-ийн design бол энэ. Тэрний CSS одоо энэс бас доошх нь бол одоо энэ харангууд user agent default-оор энэ элемент нь div гэсэн элемент харангууд энэ div гэдэг элемент энэ user agent-ийн хамаагүй. Тэгэд inherit хийж байгаа. Дээрээсээ одоо ирсэн гэдэг нь болохоор энэ product card гэдэг. Product card нэр болохоор энэ product card-ны бүх элементүүдийн бүх элементүүд нь дотор нь байгаа бүх элементүүд бүгдээрийнх нь фонт нь ийм биш шүү. Окей. Тэгэхээр тэрний дотор бид дахиад фонт family гэж бичиж авах шаардлагагүй гэсэн үг.
Тэгээд одоо энэ бол маш профессионал одоо яг веб аппликейшн болж байна гэсэн үг. Тэгээд түүний дотор байгаа нь бага product name тэгээд бусдыг харангууд бүгдээр адилхан. Тэгээд эдгээрийн CSS код нь хаана ямар файлуудаас ирсэн бэ гэмүүд энэ head гэдэг дотор байгаа product name гэдэг нэртэй style tag дотор бичсэн. Энийг болохоор одоо G4 framework өмнөөс чинь бичээд энийг хийцэн гэсэн үг. За энэ маань бол энэ add style гэдэг одоо метод бол энэ зүйлийг хийдэг. Гэтэ үүний дараагаас нэмж хийх бас хэдэн зүйлс байгаа. Тэр маань юу болох вэ? Жишээлбэл G4 material components CSS кодтой компонент хаа. Энэ байна. Net style яра dynamic кодуудыг би хаана хийдэг вэ? Net style окей. Dynamic code энэ гоё юм G4 framework. Yes, гоё гэж. Register. Энэ гоё метод. За үүнийг бид нар дараагийн хичээлээр сурна. Энэ register гэдэг. Үүнийг сонгосноор бид нар яах вэ гэхээр одоо яг энэ Google Material Design гэдэгт бол яг адилхан. Энэ G4 framework гэдэг зүйлийг бол би ер нь Google-ийн өмнөөс Google Material Design Principle гэж байдаг. Material Design Principle. Энэ болохоор одоо Google-ийн Angular одоо юу гэдэг Android framework ч гэдэм одоо бүх одоо Google-ийн прожектууд, Google Map, Google юу гэдэг бүх одоо Google-ийн прожектууд энэ одоо principle гэдэг үгийг би одоо дандаа мартдаг юм аа Монголын. Монголоор хэлэх өөрөө юу гэсэн үг нь бол мэднэ. Гэхдээ монголоор хэлэхээр дандаа мартдаг. Principle. Зарчим одоо хууль зарчим гэдэг шиг яг бол хууль бол биш гэхдээ зарчим гэдэг шиг ерөнхийдөө тэр зүйл энэ зүйлийн дагуу одоо яг тэр энэ зүйл маань энэ дотор нэг ч код байхгүй. G4 Material Google Material Design гэдэг зүйл дотор энэ бол зөвхөн хэмжээнүүдийг одоо яг зааж өгсөн тийм зарчим гэсэн зүйлс. Үүнийг дамжуулж одоо Android parameter-ууд нь яг энэ зарчмын дагуу Android дээр Material Design гэж чинь. Тэгвэл Google-ийн Angular JavaScript developer-ууд болохоор Angular JavaScript дээр яг энэ Material Design-ийн одоо энэ принципийн дагуу өөрсдийн framework-нд тааруулаад өөрсдөө одоо энэ Material Design гэдэг зүйлийг бол хийдэг. Тэгвэл би G4 framework дээр зориулаад одоо G4 Material гэдэг юм байна. Яг энэ Material Design-ийн принципл G4 framework дээр хийгдсэн хувилбарна гэсэн үг. Тэгээд одоо бид нар энэ G4 framework-ийн Material Design-ыг ашигласнаар биднэрт ямар зүйл бий бол нэмэгдэх вэ гэхээр бидний хийсэн одоо сайт маань яг энэ Google Fonts гэдэг шиг темплейтээ ингэж солидог болох боломжтой болно гэсэн үг. Тэгээд энэ өнгөнүүдийг энэ болохоор одоо JavaScript кодон дотор шууд өнгөний кодууд ингэж байх нь тийм ч сайн практик биш ээ. Яг тэгэхээр бид нэр дараа нь дэмэс солихдоо цэнхэр улаан гэж солигдмууд энэ үг одоо вариаблаар солигдчихийдэг байгаасаа гэж би бодож байгаа. Dynamic. Тэр зүйлийг маань болохоор энэ MD хаан цаа ямар файл дээр лээ. MD DM service гэдэг register stylus гэдэг маань энэ функшн хийдэг. Гэхдээ энэ функшн үүсгэхээс өмнө бид нэр дахиад сурах зүйлс байгаа. Бид нэр хэдэн DM гэдэг зүйлийг бол үүсгэн. Тэгээд үүн дотор харах юм бол stroke өнгөний агмууд primary color энэ бол одоо ямар ч өнгөний код биш байгаа. Шууд одоо variable нэрнүүд ичигдсэн. Variable одоо энэ primary color dynamic code одоо би дандаа одоо ингэж бичнэ гэсэн үг. Add style дуустал энэ static кодууд нь энд байна. Тэгвэл dynamic кодууд нь болохоор энд гэсэн үг. Register dynamic гэдэг нь болохоор бидний темплейтээ солих болгонд бидний G4 framework энэ head гэдэг таг руу орж ирээд бидний тэр dynamic кодыг маань солиод өөрчлөлт бичээд байна гэсэн. Тэгмээд бидний CSS одоо сайт маань өөрөө дизайн кодтой болоод шууд real time одоо солигддог болно гэсэн үг. Dynamic одоо энэ харах юм бол би энэ Material Design тийм одоо Material Design-ийн болтой удахгүй би publish хастдаг гэсэн байгаа. Тэгээд хагас сая принцип одоо би publish хийчихье гэж бодож байгаа. Яа тийм 001 гэдэг хамгийн их нэр шиг болоод энэ одоо харах юм бол background color нь background color 1 гэж бичсэн байна. Энэ текстийн өнгө нь foreign color. Энэ дотор ямар ч өнгөний код байхгүй. Дандаа dynamic кодод бичигдсэн. Энэ зүйлийг болохоор register хийж аваад дараа нь бидний өмнөөс бол тэр dynamic кодуудыг бол энэ зүйл маань лийнэ гэсэн. Одоохондоо бид энэ зүйлийг хийгээгүй байгаа учраас product card гэдэг дотор ороод бүх одоо hard code, өнгөний код, font family, одоо padding size, width гэдэг бүх юм шууд hard code-оор бичсэн.
Үүдгээрээ бид нэр одоо энэ эдгээр dynamic байх зүйлсийг бид нэр салгаж аваад энэ доор тэр дараагийн функшнээр салгаж бол түүнийг бичнэ. За тэр ч яг одоо нэг бид нэр product үүсгэсэн. Одоо бид нэр хамгийн сүүлийнхаа энэ хичээлээр дуусгах зүйл нь болохоор for each гэдэг directive байгаа. Бид нар directive гэдэг зүйлийг бол already мэддэг болсон. Одоо энэ дэх гоё юм болно. Энийг тэгээд яриа өмнө чих хэрэгтэй. For each гэдэг directive маань энэс урд байгаа. Тэгээд home одоо бид нар state гэдэг рүү ороод main home state рүү ороход бид нар product info гэдэг object үүсгэсэн. Үүнийг бид одоо энэ тохиолдолд зүгээр variable болгоод product info маань бол зүгээр ганц variable. Дараа нь би this products олон тоон дээр би одоо арай үүсгэх гэж байна. Энэ болохоор арай одоо 400 алтнаад би бичиж байгаа. Миний JavaScript хичээлийг үзсэн бол одоо үүнийг ойлгоно гэж найдаж байна. JavaScript 18 хичээл. За тэгээд product info гэдэг нь юу байх юм бэ гэхээр дотор дөрвөн ширхэг product info гэдэг энэ одоо variable-ийг би дотор дөрвөн ширхэг бичсэн. Ийм арай олгочихж байна гэсэн. Яа тэгэхээр зүгээр маш олон debug хийх зорилж байна. Дараа нь бид нар G4 template гэдэг рүү ороод for each гэдэг маань юу гэдэг юм бэ гэхээр product гэдэг маань product info. Гэхдээ нэг зүйлийг би бас тайлбарлах хэрэгтэй байна. Анхааруулж хэлэх хэрэгтэй. Энд би энэ product info гэдгийг үүсгэхдээ би variable гэж үүсгэсэн байгаа. Variable. Product гэдэг үүсгэхдээ би this гэдэг зүйлийг ашигласан байгаа. Энэ variable гэж үүсгэсэн энэ одоо variable маань болохоор private data гэсэн үг. Зөвхөн энэ function дотор энэ scroll эргүүлсэн ч тавигдсан аа. Тийм биш. Энэ variable маань зөвхөн энэ function дотор харагдана гэсэн үг. Одоо энэ controller гэсэн энэ function дотор энэ product info гэдэг variable маань байна. Гадна би одоо гадна бол this product info гэх юм бол гадаа оноос одоо тийм юм хандах боломжгүй гэсэн үг. Гадна гэдэг нь болохоор би энэ template дээр яриад байна. Тэгэхээр энэ this product info гэдэг зүйлийг бид нар одоо үүсгэх хэрэгтэй. Түүнийг бид нар үүсгэхдээ for each product info энэ for each гэдэг syntax-ийг мартчихсан байна. G4 component хаана? G4 component directives одоо энэ бол core directive-үүд нь ерөнхийдөө ийм дөрвөн directive дээрж байгаа. G4 framework маань цаанаас иртэй. Гэтэ нэг image гэдэг компонентыг бол би саяхаас core нэмнэ. Энэ дотор энэ юу вэ? If directive биш шүү дээ. For each. For each гэдэг маань syntax нь ямар байх вэ гэх юм бол энэ маань өөрөө цаана parser эднэр ашиглагдсан юм байна. За for each. Би энэ хаана ашигласан байж болох вэ? Меню дотор ашигласан байгаа. Би сонсон. G4 материалын меню дотор энийг ашигласан байгаа би. Components. Меню component. Template. Энэ дотор бол байх хэрэгтэй меню bar меню item component меню меню контейнер гэж байна. Меню For each би syntax-аас санахгүй байх чи. For each би өмнөх бичсэн код руу орж харахаас өөр би тэгэхээр ууч нөгөө компьютер руу ороод өмнөх бичсэн код руу бол харахаас then this be foreground ямар ч малон vim хамш file server G4 modules application дотор components гэж байгаа юм. Components эсвэл status дотор байна уу би хаана ашигласан байгаа files column files JS тийм дотор байгаа да баг. Full screen энэ бол одоо миний жинхэнэ ашигладаг текст дээр background би тэгээд түүнээс энэ атом дээр ажиллаж байхдаа баян гомд мэдүүлээдсэн. Жинхэнэ миний текст дээр баа.
Одоо яг би өөрийнхөө компьютер дээр одоо яг жиг ажил хийх компьютер дээр text editor дээр ирсэн. Энэ дотор би template наваа. Энэ байна. For each in operator. Би яг ийм байсан билүүгүй л үнийг санах байсан. Окей. Back. Thank you. Logout. Main. Одоо бид нарт энэ хоёр байж харуулах хэрэгтэй байна. Split. Main home state гэдэг маань split left гэнэ. Окей. Энийг би баруун талд нь байсан байна. Энийг би буцаж хаагаад split right. That's good. Одоо энэ болохоор бидний template байгаа. Энэ бидний болохоор энэ юм дээр main home гэдэг state маань main home гэдэг маань болохоор бид нар home гэсэн URL руу орсон үед main home гэдэг state маань ажиллана. Template гэсэн folder дотор main home доогуур зураас state gt гэсэн файл байгаа. gt гэдэг нь болохоор бидний сайн бичсэн g4 template файл. Тэр маань болохоор энэ файл зүүн талд харагдаж байгаа. Тэгээд энэ файл маань болохоор дотор байгаа код нь гэсэн чинь product cart тэгээд for each гэсэн байгаа. For each product info энэ дотор маань болохоор products гэсэн олон тоон дээр үүсгэсэн одоо дөрвөн ширхэг product info бол дөрвөн ширхэг ивчсэн ийм арай байгаа products гэсэн. Энэ дотор байгаа тус бүрийг нь гэсэн for each гэдэг маань ийм directory. Одоо юмцэндээ бол энэ product cart гэдэг элемент одоо компонентийг дөрвөн удаа давтнаа гэсэн үг. Тэгээд тавцсан тус бүр нь болохоор product info гэдэг тус бүр одоо элемент нь энэ тус бүр элемент нь энэ template-ийн дотор хэрэгтэй product info гэдэг одоо variable болж ирнэ. Тэгээд энэ маань болохоор this product info in products. Окей. Үүнийг жоо мартаж шийдээд тэнгууд одоо энэ маань юу гэж байгаа гэхээр энэ products гэдэг маань энэ products гэдэг маань энэ арай үүний эхний элементийг аваад product info гэдэг variable болоод эхний арайг нь авчих. Эхний элементийг тэр элементийг энэ info гэдэг паслаад энэ product cart гэдэг компонентыг үүсгэж. Тэгээд энэ хэдэн элемент байгаа. Дахиад product info гэдэг. Одоо энэ тохиолдолд бидний энэ кодын дотроос харах юм бол дөрвөн ширхэг одоо бид нэр product info гэдэг маань дөрвөн ширхэг байгаа. Бид нар өмнө нь болохоор нэг copy дээр copy paste ядаргаатай юм хийсэн. Үнийг хараад код байна ороод энэ copy paste ядаргаатаас ясаа. Одоо тэнгуү G4 орж ирээд G4-ийг идчихэд хийж яриадсан маань энэ би тоодохгүй танарт идчихэд үзүүлнэ. For each одоо энэгээ сэвлээд Word одоо сайт руу ороод харъя. Хамгийн ихний home page энэ маань бидний main state. Гэхдээ main state маань автоматар home page руугаа ордог байх хэрэгтэй юм бичээг байх юм бол түүнийг болохоор дараагийн хичээлээрээс бид нэр янзлаа. Одоо home дээр дараа. Тэнгүүд бид нэр дөрвөн ширхэг product одоо гараад ирсэн. Гэхдээ бид нэр энд ганцхан өөр код бичээд дөрвөн ширхэг product component. It's powerful. Энэ болохоор G4 product зүйл одоо хүчирхээгээ гэж хэлээдсэн шалтгаан бол тэр. Окей, ихтэй дотор илүү жоохон программд шинээр тэр нэг одоо энэ structure авах юм бол энэ main гэдэг тэр блок дээр нэг элемент байна. Дотор нь A tag энэ A элемент маань хоёр линк. Энэ линкүүд маань болохоор default-ороо энэ A tag маань болохоор энэ homes одоо link. Энэ tag маань болохоор users гэдэг link. Тэгээд энэ хоёр маань default-ороо display inline гэж байдаг. Харах юм бол browser display нарийн компьютер төдөлгөөн аваад display inline гэж байгаа. Display inline блок биш болохоор энэ араас яваад ирсэн. Тэгээд энэ маань болохоор бидний одоо дараагийн юу гэдэг элементүүдийг бол эдгээрийг маань одоо загварын нэгдээд байгаа. Тэгэхээр бид нар дараа нь болохоор арай глобал томоор харж ирсэн гэсэн үг. Энэ UI элемент эдгээр дээр бид нар стайлыг юм чинь бид нар одоо дараагийн элемент дээр дараагийн жил дээр ер нь бол энэ материал дизайныхаа бид нар одоо бусад функшнуудыг сураад одоо глобал стайл нь тэр байна. Одоо UI элемент UI гэдэг нь бол бидний одоо жишээлбэл бидний стетэд эдгээр маань бүгдээрээ ижлэн юм байна.
Дотор техникний нэтэр яриа. Тэдгээрийг бол бид нар бол дараагийн хичээлээр хийх. Ямар ч бас өнөөдрийн хичээлээр бид нар дөрвөн ширхэг одоо продакт маань бол гараад ирсэн. Гэхдээ энэ дотор зас галдаа бол харагдаж байна. Гэхдээ ямар ч байсан үүн дээр цаашлаад бид нар энэ дээр ингэж ажиллаад copy paste master гэдэг ингэж ажиллаж ирснээс бол энэ нь бол илүү professional болж гэнэ. Ерөнхийдөө бол бид энд бол анхныхаа загварыг бүтцээ гэдэг зүйлээ бол гаргаад ирсэн. Одоо бол дахиад бид нар тийм хэрэггүй. Тэгэхээр дараагийн хичээлээр одоо үүнийг илүү professional болгож одоо хооронд нь янзлаад тэгээд main home state одоо хөөмөцөө үргэлжлүүлээд хийчих яа гэсэн. Main хөөмөцний маань одоо картууд маань ерөнхийдөө одоо дараагийн хичээлээр баг дуусгах. Эхний карт, хоёр дахь карт, гурав дахь карт, дөрөв дахь карт. Тэгээд дараа нь бид нэр одоо дараагийн section гэдэг юм уу ийм их хэрэгтэй болох гэдгийг нь дараагийн хичээлээс үргэлжлүүлээ тий. Тэгээд тэр болтлаа шүү дээ.